За сайн байцгаана уу? Удаан уулзсангүй бүхлөтэн 5 сар алга болсон байна. Энэ хайгуур нэлээд олон юм болсон. Мэдээж 5 сар өнгөрсөн учраас тэгээд гимсэн анименуудынхаа төгсгөлийг нь оруулна. Бас дахиад олуулахгүй гэж аав ээж ахыг ч дүү юу гэдгийг хайртай бүхнийхээ нэрээр хамлж байна. За тэгээд өнөөдөр та нартай бэлдсэн аниме нь болохоор шүдүү хүнтэйгээ хамт байхын тулд эрэхтэй олж үжиглэх байсан уу? Кагуразакигийн дүү буюу Тамами Сано-сан штэ. Хажуунаас нь холддоггүй Мизукиг Макита дуудаад явах гэтэл Мизуки ухаалтад унчна. Сано ирээд аваад явдаг. Сэрэд Сэжний даруулгаа хитрхи чангаснаас болж ухаалтснаа ухаарчээ. Наказу өрөөний гадаа санаа зовоод нэг мэдсэн Мизуки унтаад бүр орой олчихсон. Сэрэд усанд ортвол Наказу бас ороод ирнэ. Наказу хаалга нээсэн ч бүр орж ирээгүй л дээ. Ягаад ч юм бүү мэд. Бүрэн дээрх бурхан чөтгөр хоёртойгоо яриад бөө юм болдог гэхгүй юу. Маргааш өглөө нь мэдээж Наказу шиг ажиллаад орилол бас л юмтай хүмүүс их байх юм аа. Би өөрөө тэдний нэг нь л дээ. Харин Сано бэлтгэлээ хийх гэтэл Тамами дахиад хурж ирээд наалчнаа. Энэ хайгуур Макита, Мизуки хоёр дэлгүүр явахаар тохирно. Макита явсны дараа Кагуразака гарч ирээд саяны залуутай их хамт байдаг болжээ. Саного яачихсан юм гэж үг хаяастай. Мизуки тоглоод чи Санод хайртай эдтэй гэтэл би эмэгтэй хүнд дуртай гэд нэг эмэр чанга ирэлсэн. Мизуки Макитаг сайн хүн гэж бодсон хിവэрээ. Тамами Санод 24/7 алдастай. 50 ч байлахгүй. Тэд нар нийлээ 70 явахаар болсон. Бас оройн Сано Мизуки тандан Макита чамд ямар нэгэн зүйл хийгээгүй юу? Би чинь хитрхи хүрэх ч юм уу гэтэл Мизуки Макита зүгээр нөхөрсөг байсан гэж уурлаад өөрөө л харин том хөхтэй охинд өдөржингөө тэрвүүлээд жаргалтай байгаа юм байж гэд гараад явнаа. 70 хэрэг дээр ирчээд Мизуки чөлөөтэй цамцааш тайлж чадахгүй байгаа. Одоо яах вэ? Тамами харагдахгүй байхаар нь Кагуразака хайх гээд Кёмиг Накацутэй үлдээн. Энэ хоёр бол бие биетэй дургу. Хараас тийм байгаад тэгсэн чинь хайгаад байгаа Тамамийн зүг зүгээр Санотой намайг юу гээд байгааг дамглж байгаа илгүй дээ. Тийм ээ наалцсан байж ядгийн. Мизуки Накацу тэр хийдэг хайтал сонио хүмүүс Мизукиг хоргоогоод Сано харчаад араас нь гүйсэн боловч Макита авардаг. Оройн тарус бариад Санотой харилцаагаа тусаж явлаа. Мизуки явсны ардаас Макита ирээд эр хүн шиг яринч гинүү нэг тиймэрхүү. Тэгснээ Мизуки та хоёрыг үерхэж байгаа гэж бодсон. Гэхдээ тийм биш байх нэ. Би чиний жижигхэн асран хамгаалтын жүжиглэлд оролцъё гэж бодлоо. Хичээд явчихна. Тэр ч яах вэ? Тамами Мизукид тэр намайг тоохгүй байна. Би Сано сэтгэлээ илчлэе гэж бодож байгаа гэж юм. Сано Тамамид ингэж хэлсэн гинэ. Хичнээн удаа хамт байсан ч залхаагүй ганц хүн Мизуки гэсэн байсан. Тэгж хэлсэнд нь манай хүн хөөрн нисэн зам идэхгүй. Кагуразака болцоотой гэж яадаг. Кёмиг дахиад Наказу Мизуки хоёртой үлдээн. Манай хэд хамтдаа цагийг их гоё өнгөрүүлсэн дээ. Макита найзуудтайгаа ярьж байхыг Сано сонсон байлаа. Макита жил болгон охин сэлдэг. Гэхдээ энэ жилийн үнэхээр хөөрхөн гинэ. Лавл Мизукиг ярьж байгаа бололтой. Үргэлжлүүлээд хөөрхийн охин гэхэд Сано ол дотроо зөхөд амаар санагдсан баг. Нэг мэдсэн хувцас сольж агаад чөтгөр ихчээд эмхтэй гэдг нь баригдана. Уурлаг хаах гэж бодсон ч эсэргээрээ мундаг юм бэ гэж дэмжүүлээд асуудал гарвал даатгаарэ гэж хэлдэг. Гэхдээ үргэлж энэ хിവэрээ байж чадахгүй. Хамгийн гол нь Санод чи хайртай эзтэй гэв. Нэг юм хэлэхэд Кагуразака нөгөө охиндоо хаягдсан гэж биш үү? Бас Макита Мизуки хоёр хүнс цуглуулахаар явчаад эргэж ирээгүй утсан. Гарцаа явахгүй ноотой. Макита машина зогсоогоод чи Санод сайн юм шиг байдаг. Гэхдээ Сано чамайг найзаал гэж хардаг. Намайг сонгоч. Би чамайг гомдохгүй гэсний үнсэг гэхэд Мизуки эсэргүүцээд бүр суудлыг хойшлуулад яг хөдөлж чадахгүй болох үед Сано хаалгыг нь татаж орж ирээд нэг цохид авна. Мизуки зүхтаагаад айсандаа уйлах мөчөд Сано тэрч өгдөг. Буцах гэхэд нар жаргацсан сүлжээчгүй заяо. Мизуки хитрхи яагаад унтцсан.
Энэ бүхэн дээрээс нэмэрлэх бас нэгэн зүйл бол хамтдаа халтарч унах. Тэр хоёрыг ингээд ээж яхад Макито ирчихсэн. Балерамтан ядчихт нь хаяад явчихтай явах вэ? Чөтгөрөгч Мизуки яасан гэхэд ирээгүй байгаа юм уу ч гэх шиг. Юу ч болсон маргааш олтол хүлээхээр болно. Мизуки халуураад тэгсэн нөгөө Накацу хайсаар агаад Южиротой олоод ирдэг. Маргааш сэрээд чөтгөрөгчтэй ярилцаад Санод баярлалаа. Санаа зовоосон дуучлаарэ гэд хоёр талд уйлаад лээ. Эцэст нь нэг юм манай гурвын цагийн ажил дууслаа. Бас өчигдөр Санод Тамами үерхий гэсэн ч зөвшөөрөөгүй юм. Гэтэл Киоми Накацу дургүй байсан ч одоо араас нь уйлаад хөөхөн их дуртай болсон байдаг. Одоо бол Осака сургуулийн наадмын цаг. 3 өдөр болдог наадмын нэгдүгээр өдөр нь спорт, 2 дахь өдөр нь сургуулийн үйл ажиллагаа, сүүлийн өдөр гадны хүлээн авалт, товчхондоо спорт болон соёлын өдрлөг гэсэн үг. Ямар ч гэсэн шагналтай. Тэгвэл болоод өвчнө. Энэ үеэр 1-р дотор байрны ахлагч Мегуми орж ирдэг. Яалан үзэг наална гэсэн шиг дараа нь шууд Мизукиг миссийн тэмцээнд оруулна гэж хэлж байна. Унтаж амархаар яваад Накацу Мизукиг эмэгтэй хувцастайгаар төсөөлж хэсэг цагийн өнгөрөөсөн. Маргааш нь Мегуми ахлагч Мизуки хоёр хэрэлдээд авандаа. Сагсан бөмбөг дээр манай 2-р дотор байр ялалт авна. Гэвч 1-р байр нийлбэр оноогоороо тэргүүлээстэй. Ялахын тулд Мизуки буйхаа дээр заавал ялах хэрэгтэй болдог. Мэдээч угаасаа Мизуки төрүүлнэ штэ. Тэгээ 2-р байр нэгт орно. Сүүлийн тэмцээн бол дахиад зодон. 1-р дотор байрны баг албаар Мизукиг маш хүчтэй зохиж унгаагаад 1-р байрны ялалтаар спорт өдөр эцэслэж байгаа юм да. 2 дахь өдрийн үйл ажиллагаанд тэд эмэгтэй болж хувиран кафе ажиллуулна. Ёо, та нар зүгээр манай Саног л харчих. Мизуки миссийн тэмцээнд ч орсон. Бас Артур 1-р дотор байрныхан Мизукиг албаар 2000 метрийн гүйлтийн тэмцээнд оруулахгүй санаатай. Наамба нэрийн охинд хаягдчаад Мизуки тэрс тайвширч яхад Сано харчаад яагаад ч байгаа юм мэдгүй хардаад л байгаа юм да миний бодлоор. Тэгсэн Мизуки Сано хоёр зогсож байтал ваартай цэцэг Мизукигийн яг хажууд унаал яагээд ах уу? Ганц наадмаас олж хүн алхана уу? Ингээд 2 дахь өдөр бас л 1-р дотор байрныхан ялна. Мегуми ахлагч хурч ирээд энэ өдөр ялсныг тооцохгүй. Өмнөх өдөр дахиад зодон дээр манайхны буруу байсан гэдیں۔ Аваа штий. Оройн Мизуки хар дараад Санагийн орлоо яваад орчвол яах вэ? Өглөө нь Накацу хардаж ирлээ. Гадны зочид ирж Сано гогтоос Мизуки их харамлаастай. Оо тэгж яваад өөрөө охтын дунд ороод хизүүдж гин. Ардаас нь 3-р дотор байрны ахлагч Масао гарч ирж туслаад охтыг дагуулад явна. Миссийн тэмцээнд дуусаагүй байхад яаж хийж агаад хідэн хүмүүс Мизукиг занганд оруулж ирээд явах гэж байхад Накао аврах гэсэн боловч байхгүй цохиулаад унцдаг. Накао Сано Накацу хоёр дээр гүйж ирэн болсон бүх зүйлийг хэлээд тэд Мизукиг олохоор болно доо. 1-р дотор байрныхан Мизукиг 2000 метрийн гүйлтэнд оруулвал хожигдно гэж мэдээд агуулгад түгжээд Сано Накацу хоёр олоод ирсэн. Мизукигийн мөрийг Сано дэрлэн тайвширсан юм шиг л байгаа. Хэрэгтнийг барьсан ч миссийн тэмцээнд төрүүлээгүй гэж Наамбад загнуулсан юм. Одоо тэгээд 2000 метрийн гүйлтэд төрүүлж 2-р байр маань ялаагүй ч гэсэндээ MVP аваад наадам өндөрлөв. Тэмцээний хурц дулаан дуусч халуун уур амьсгал шуугиан бүхэн ард үлдлээ. Сано Мизуки хоёр харилцаанд. Сано чи юу бодож байгаа юм? Чамайг харж байсан юм. Ингээд Ханакими season 1 үгээр өндөрлөж байна. Сонно season 2 гараад эхэлчихсэн мэлээ. Гараа дуусаар нь нэг ярьж өгнө. Өмнөх шигээ таслалгүй бүтнээр нь ярьж өгнө. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тэр болтол миний бичлэгийг таалагдсан бол лайк саб дараад комент үлдээхээ мартаа. Энэ хүртэл үзсэн баярлалаа.